Ардчилсан гих тодголтой Монгол улсад өнөөдөр юу болж байна вэ? Байгалийн баялгаа зарахын тулд өөрсдөө хушуу дэвсэнгүйж аманд нь багтаж хэлсэн үнэнд нь өгөхөр хушууран дайрцгааж байна. Хэн баг үн хэлсэнтэй нь гэрээ хийдэг аргыг хятадууд сонгодог болжээ. Дэлхийд дахинд арилжаалагдаж байгаа үн ханшаас 2-3 дахин бүр 10 дахин баг үнээр 8 хийцгээж байна. Энэ балмын шийдвэрийг Монголын эрх баригчид гаргацгааж байгаа бөгөөд эцсийн шалтгааны өрдөл 20 орчим гэр бүлийн хэмжээ хязгааргүй байж шунал гэдгийг одоо Монгол улс даяараа мэддэг болсон. Жухам энэ 20 гэр бүлийн шунлын төлөө хятад улсад байдгаа барин бүхэлдэж уушлалгууж ам өчгөөгч хэлийн зэрэгэ татан буулгаж дагаар орох тухайга ил тодор ярьцгаах боллоо. 3 сая хүнтэй Монгол 5 сая хятад оруулах тухай яригдаж байв. Тэгвэл олон улсын шинжээч нар Монгол улсын тухай юу гэж ярьж байна вэ? Монголоос эхэлж харъя. Зарим хүмүүс Mine Goliath гэж нэрлэдэг. Тэд яагаад ингэж нэрлэх болов? Учир нь Mine Goliath хятадын компаниуд зэс, цайр, алтны томоохон уулуурхан ихэнх хувийг эзэмшиж ажилуулдаг. Тэгээд тэр баялгаа өмнөд болон зүүн хязгаараас хятад орн руу нийлүүлдэг. Хятад Монголыг булаан эзлээгүй. Зөвхөн худалдан авч байна гэсэн үг юм. Колониудыг нэгэн цагт булаан эзэлж байсан. Харин өнөөдөр худалдан авдаг болж. Үүнтэй яг адил зарчмаар явж байгаа Сибирь дээр тайлбарлая л да. Нэг л мэтгэд Сибирьт үр тариа наагаж хөдөө аж ахуйн бизнес цэцгэлж байх болно. Тэгвэл энэ үр тариа нь хэнийг тэжээх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Амар мөрний цаахан талд Хятадын Хэложан болон Харбин мужууд байгаа. Тэнд 100 сая хүн амьдарч байна. Энэ нь дангаараа бараг Оросын бүх хүн амд дөхөж очино. Жил бүр хамгийн багадаа 10 жилийн турш тэдний 600 мянга орчим нь хөлөөрөө хойд зүгт зэлүүд нутагт амьдрын суурьшихаар нүүж байна. Тэд өөрсдийн цэргийн хуаран, эмнэлгээ барих болно. Одоогийн байдлаар тэд модны хөлтөрлийг иргэшээлдээ оруулсан байна л да. Тэгээд тэр модоо буцаагаад зүүн зүг рүү буюу Хятад руу нийлүүлж байна. Харин Монголын жишгээр Хятад Оросыг булаан эзлээгүй. Зөвхөн урт хугацааны зээлээр худалдан авч байна. Энийг л би Хятад хэлбэрийн даяарчлал гэж хэлж байгаа юм.